хөтөлбөр үргэлжилж байна. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл эрх хаврын чуулганаар хилцэгдэх гэж байна. Тус хууль бол Монгол улсын хүн нэг бүрийн амьдралд хамааралтай нийгмийн суурь хууль юм. За иймээс ч хуулийн төсөл туссан зохицуултуудыг цуурлаар хүргэж байна. Энэ удаад гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд салсан эцэг болон эхийг үр хүүхэдтэй нь уулзуулах асуудлаар ямар зохицуулалт туссан бэ гэдгийг хүргэж байна. За Монгол хүн бүрийн амьдралд хамааралтай нэгэн чухал хуулийн төсөл бол гэр бүлийн тухай хууль. Тэгвэл энэхүү хуулийг шинжилэн найруулж өнгөрсөн 11 сард улсын хурлаас хэлц хэсгийг нь дэмжсэн билээ. Тэгвэл эрх хаврын чуулганаар гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлцэх гэж байна. За энэ хууль дотор яг хүүхдийн эрхтэй холбоотой. За дээрэс нь салсан эцэг болон эх хүүхэдтэйгээ уулзах эрх зүйн зохицуултууд нь хэрхэн туссан бэ гэдгийг бас үзэгч та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр хуулийн 11-2-т бол гэрлэлт цуцлуулсан нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх асар хамгаалах эцэг үүрэг хариуцлагаас бол чөлөөлөхгүй гэдгийг бол онцгойлон зааж өгсөн байгаа. За 13-ын 10-т шүүх гэр бүлийг цуцлахдаа заавалчгүй хүүхдийн тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг хариуцах асуудал. За мөн дээрэс нь хүүхдийг эцэг эхтэй нь уулзуулах эрх үүрэг, уулзах хугацаа, байршил, нөхцлүүдийг бол заавал шийднэ гэж заасан байгаа. За тэгэхээр гэр бүл цуцлаж байгаа тохиолдолд тухайн салж буй хоёр хүн бол хүүхдтэйгээ сард хэдэн удаа байхын, жилд хэдэн удаа байхын, ямар орчинд уулзах ингээд энэ бүх уулзах орчин нөхцлүүдийг шүүхээс тодорхой зааж өгнө гэж ойлгогдохоор байгаа юм. За дээрэс нь бас тухайн салж буй эхнэр нөхрүүдийн хувьд хоорондоо бас гэрээ байгуулад хүүхдээ ямар хугацаагаар ээлжлэн асран халамжлах уу гэдэг агуулга бас гэрээгээр тусгах боломжтой юм байна. Тэгэхээр мэдээж гэрээний заалт гэдэг бол тодорхой заалтууд нь бол зөрчигдсөн тохиолдолд иргэний хуулийнхаа дагуу бас хуулийн хэлтийн байгууллага шүүхэдээс гомдол гаргаад шийдвэрлэх юм боломжтой нөхцөл харагдаж байгаа юм. За дээрэс нь хуулинд бол 38-1-1 хүүхдийг асрах хамгаалах тэжээний тэтгэх үүргээ биелүүлээгүй мөн орон байр, хувцас, хоол хүнс бус ахуйн хэрэглээний зүйлээр хангаагүй гажигдуулсан, за орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан, за хүүхдийн хөдөлмөрийг зөө бусаар ашигласан, эсвэл гуйлагчлуулсан, за мөн хүүхдийг үл хайхарсан, эсвэл дарамтлсан, мөн эцэг их байх эрхээ хасуулсан этгээд хүүхдийг төлөөлөх, биечлэн өсгөн хүмүүжүүлэх эрхийг эдлэхгүй гэж заасан байгаа. Тэгэхээр энэхүү бол зөрчлийг гаргасан тохиолдолд 6 сарын хугацаатай эцэг их байх эрхийг бол төтгөлзүүлнэ гэсэн үг. За энэ хугацаанд дах зөрчлүүдэд арилгасан тохиолдолд буцаагаад эцэг их байх эрхийг нь сэргээх юм. Эсвэргээрээ ямар нэгэн байдлаар нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хүүхэд хүнд орчин нөхцөлд амьдарсаар байх юм бол тухайн эцэг эхийн эцэг байх эрхийг нь бүр хасах хүртэл хуулийн заалттай юм а. Гэрлэлт дуусгар болсноос тусдаа амьдрах болсон эцэг эсвэл эх хүүхдтэйгээ уулзуулах үүргийг хуульчилж хүүхдтэйгээ уулзахгүй эсвэл хүүхдтэй нь уулзуулахгүй бол зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж шийтгэл оногдуулахаар тусгаж эцэг их байх хүүхдийн өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хуулийн хөшөөргийг бий болголоо. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах эцэг эсвэл эхийн хүүхдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтаа хамтд нь заавал шийдвэрлэж байхаар тусгаж байна. За гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд эцэг их байх эрхээ бүрэн хязгаарлуулаагүй, хасуулаагүй тохиолдолд гэр бүл цуцлсны дараа хүүхдтэйгээ уулзах ёстой гэдгийг бол хуулийн төсөлд бол заасан байгаа. За тэгвэл үүнд ямар нэгэн байдлаар тусдаа амьдарч байгаа эцэг болон эх нь хүүхдтэйгээ уулзахгүй байх юм бол 200 мянган төгрөгөөр торгоно. За нөгөө талдаа хүүхдэд асар халамжилж байгаа эцэг болон эх нь тусдаа амьдарч байгаа гэр бүлийн хүндээ хүүхдийг нь уулзуулахгүй байх юм бол мөн адил 200 мянган төгрөгөөр торгох бас эрх зүйн зохицуулалт бол зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр орохоор бол дагалдаж орж ирээд байгаа юм. За тэгвэл улсын хурлын энэхүү хуулийн төсөлд ажиллаж байгаа улсын хурлын гишүүдийн зүгээс бас нэгэн асуудлыг хөндөж байгаа нь эцэг их байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан этгээд тухайн хүүхэдтэй уулзаад байх юм бол яах юм бэ? Үүн дээр тавигдах хариуцлагын тогтолцоо бас сул байна гэдэг ийм асуудлыг онцолж байгаа юм. Салалт юм уу ямар нэгэн байдлаар хүчирхийлэл, сэтгэл зүйн хүндрэлээс болоод салжчихсан гэр бүл дээр шүүхээр салангуйтаа эргээд хүүхдтэйгээ шууд уулзах зөвшөөрлийг олохтой холбоотой асуудал дээр би шүүмжилсэн. Яагаад гэхээр салсан жигсэн эргэж уулзах харилцаа нь хүчирхийлэл нь үргэлжилж байдаг байхгүй юу? Одоогийн ингээд тоо баримтаар байна шүү дээ, тий. Тэгэхээр энийгээ бид нар эргэж бас энэ хуулийн дээр ярих хэрэгтэй, зохицуулах хэрэгтэй. Тийм ч учраас би энэ хуулийн нэлээд нарийн зан үйлтэй холбоотой хэсэг нь хаана байгаа, хүмүүсийг эргүүлж салахгүй байх,
анханасаа нийлэгтэй хариуцлага байх асуудал нь хаана яригдах юм те. За салсны дараа хүчирхийллээс яаж хамгаалах юм? Хохирогч болон хүчирхийлэгч хоёрыг те эргүүлээд хамгаалах механизм нь хаана яаж тусгах юм гэдгүүдээр гэсэн ийм зүйлүүдээр төлхөө анхаарахаар бас бэлдэж байгаа. За гэр бүл саллтын гол шалтгаан нөхцөл бол ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийл нэрлэгддэг. За тэгвэл өнөөдөр хүчирхийл үйлдээд гэр бүл салсан эцэг болон эхийг тухайн хүүхэдтэй уулзуулах нь мөн дагаад бас ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн дарамт хүчирхийл үүсгэх эрсдлээ гэдгийг бол гишүүд сануулж энэхүү зүйл заалтан дээр нэмэлт зарчмын зүйтэй сандуудыг гаргана гэдгээ бол одоо илэрхийлж байна. За ямар ч тач эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргийн зүйл заалтууд бий. Дээрээс нь хүүхд хамгааллын тухай хуулиар бол тодорхой зохицуулсан байгаа. Иймээс ч эцэг их байх эрхээ түтгэлзүүлсэн, хасуулсан этгээдүүд тухайн хүүхдтэй ямар нэгэн байдлаар уулзаж дарамт шахалт үзүүлэх байдаг юм уу? Сэтгэл зүйн хувьд одоо хүнд байдалд оруулах нь өөрөө гэмт хэрэг гэдгийг бол ямар ч онцлох нь хэрэгтэй. Энэ ч утгаараа тодорхой тохиолдлуудад эрүүгийн хууль болоод зөрчлийн хууль мөн хүүхд хамгааллын тухай хуулиудаар асуудлыг бол авч хэлцэх байх гэсэн юм хүлээлттэй байна. За түүнчлэн ямар нэгэн байдлаар өөрийнхөө эцэг их байх эрхээ түтгэлзүүлсэн гэр бүл салсан тохиолдолд тухайн хүүхдийг халамжлах анхаарах эрх нь бол одоо үүрэг нь хэвээр үргэлжлэнэ. За дээрэс нь тухайн эцэг их байх эрхээ хасуулсан ч гэсэн тухайн хүүхдийн одоо төрсэн эцэг ихээсээ өмч хөрөнгө өвлөн авах эрх нь бол одоо хадгалан үлдэж байгаа гэдэг бол энэхүү хуулийн төсөлд бол тусгасан байгаа. За ингээд үзэгч та бүхэнд NTV телевиз гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найрлагын төсөлд туссан зүйл заалтуудыг цувралаар өргөжлүүлэн хүргэх болно.